Хоёрын ахыгаа бол ерөөсөө бүр хар багасаа мэдээ орсон цагаас л хамт өссөн. Тэгээд ер нь бол байнга хамт үргэлжлэл хамт тэнд явж байдаг ус хоёрынхтаа кино тэгэл зугаалах парк гоё дурсамжтай зөндөө байгаа. Хатуугийн тал дээр бол нэлээд хатуу шүү. Тэгээд ер нь бол их хатуу зарчимж тэгээд шийтгүүлэхийн хувьд бол ерөөсөө байнга л шийтгүүлж тий. За хоёрын ах маань бол ер нь хоёрын ахтайгаа би ер нь их ойрхон өссөн. Наг баг бах 6 настайх аав маань өнгөрсөн. Тэгээд тэрнээс хойш бол ер нь хоёрын ах маань аав минь оронд аав болж тэгж л цуг өссөн. Тэгээд гоё дурсгалтай үе зөндөө байдаг. Хар баг багт л хоёрын ах ч нэг хаасайгуу дагуулж явдаг. Тэгэл охин мохинтой болцох болно. Олон ч охинтой болцсон. Тэгэл нэг байнга дагуулж явдаг тиймэрхүү юм. Тэгээд тэрмэр ер нь их гоё дурсгалтай байдсан. Ер нь бол хоёрын ах бол миний хамгийн амьдралын багш. Ерөөсөө бүх юмыг л зааж сургасан. Ер нь бол ахыхаа бүтээгдэхүүн гэж хэлэхэд болондоо би бол бүх хэлсэн үгээр нь л багасаа явдаг ус одоо ч гэсэн. За цагтаг үг бол олон байдаг та. Тэгээд хамгийн их цагтаг юм гэвэл одоо хөдөлмөрлөл эзээчээл заяач. Тэгээд тиймэрхүү ер нь өөрөө их зарчимч хүн өөрөө их шудраг бус юмд их дургу тиймэрхүү үйлдэл гаргуул бас загнуулна шийтгүүлнэ одоо юу гэдэг. Тэгэл ер нь их юм за. Тэгэл нэг одоо ч баг багтаа бол тэгэл янз бүрээр шийтгдэг байсан. Тэгэл хүүхдөөс одоо бол тэгэл шал өөр болсон л доо. Тэгэл үг хатуу тэгэл их шийтгээд ахж байгаа. Тэгээд хатуу үг хэлнэ. Хүнд сонсчихсан хамгийн хатуу үг гэвэл тэгээд ах хүн болохоор мэдээж зааж намайг одоо зөвлөх маягаар л хэлнэ үхээс нэг тэгж айхтар хатуурхаад тийм амар хүнд үг хэлэхгүй л дээ. Хоёрынхыг бол тодорхойлох юм бол за хамгийн эхлээд миний саанд бууж байгаа юм юу гэвэл шудраг зарчимч тэгээд хөдөлмөрч тэгж тодорхойлмоор байна. Ер нь бол тэгээд мэдээ орсон цагаас л хараа бахархаж одоо үлгэр дүүрэл авч тэгж өссөн л доо. Тэгээд ер нь хоёрынхаар бол тэгэл хизээ хамгийн их гэж ер нь тэгэл байнга л бахархаж явдаг тоо. Хийсэн бүтээсэн зүйлсийг харсан ч зан чанар байдлыг харсан ч тэгэл бахархаж явдаг. Би сургуульд гадаад их сургуульд явдаг. Гадаад төгсөн л да. Тэгээд 90 очин тэгэл байнга явна. Тэгэл тэр болгонд явахын өмнөхөөр гэр бүлээрээ заавал нэг цуглаж гаргаж өгөх тийм ороо ол гэдэг тэгээд гаргаж өгөө тэгдэг байсан. Тэгээд тухайд бол тэгээд хоёрын хүнд урмын үг их гоё үгнүүд хэлдэг л дээ. Гоё үгнүүд хэлсэн тэгэл ханд ангин тэгэн шүү. Ундаг сурна шүү. Үнсэл гар орол тэрэлтэл тэгэл явдаг гэсэн та. Би сая 2011 оны 1-р сард сургуулаа төгссөн л доо. Тэгээд надаас өндөр хариуцлага байсан. Яах маань сургуульд Унгарын Будапешт сургуульд явуулаад тэгээд 4 жил сураад 4 жил төгссөн. Тэгээд төгсөөд ирэхэд маань бол их гоё өндөр сэтгэлдэлтэй. Гоё урмын үг хэлж тэгж өгч авч ирсэн. Тэгээд тэр үйл гоё байсан. Хамгийн их дурсгалтай урам орж өөртөө хариуцлага мэдэрч тийм сургуулаа төгсөөд ирэхэд гоёш. Би тэгтээ хоёр ахаасаа бол их хол зайтай хамгийн бага нь. Тэгээд нэг ах маань дунд ах маань болохоор 11 насны зайтай.
Хоёрын ах маань болохоор нэг 13 насны зайд. Тийм болохоор ер нь бол их жоохон би баган тэгээд нэг хол зайтай болохоор нэг тэгж хоорондоо тоглох ч юм уу тиймэрхүү байгаа юм л дээ. Тэгээд ер нь мэдээж хамт ингээ байнга юмд явна л та тэгэл гой үед байдаг. За ахыгаа сайн хинээс ч илүү сайн мэдхийн үед би хоёрын ахтай итгэж байна. Ах маань үний итгэлийг алдахгүй. Юм хийж чадах хүн. Яхта итгэж юм л гэж хэлээ да. Тэгээ уран зураг гэхэр ч одоо өөрөө юу л тааш юу. Яхта чадсан шүү.